За, ивэл үнэн үү? Бид нар Рут ном нэр яваа тийм ээ. Рут ном. Хамгийн чухал гэж хэлж болохгүй ч бас чухал биш гэж болохгүй ном байгаа. Өнгөрсөн 7 хоногт бид нар Рут номын бичигдсэн тухай, түүхийн тухай хамтдаа үзсэн тийм ээ. Библиэлд гарч байгаа энэ үгс нь үргэлж бидний амьдрал дээр бодит тусламж, бодит зэмлэл, бодит болж орж ирдэг гэдгийг бид нар итгэлээр хүлээж авах хэрэгтэй байдаг. Бид нар нэг алдартай эрдэмтний тухай мэдэн шүү дээ тийм үү? Наркозыг анх зохиосон тийм ээ. Бүтэн наркоз, хагас наркоз, мэдээ алдуулахыг зохиосон. Тэгээд тэр эрдэмтний энүүгээрээ энэ мэдээ алдуулж хагалгаа хийхийг өмнө нь бол мэдээ алдуулдаггүй байсан байж шүү дээ тийм үү? Амруу нь өндөр хүчтэй спирт сутгаад нэг мөсөн согтсныхан дараа хөл гарын тайрдаг, дотор хагалгаа, мухар олгоог нь авдаг байсан бол энэ эрдэмтний ачаар хүн ямар ч зовлон өвчин мэдрэхгүйгээр бүтэн наркозонд ороод ингээд дэлхий дээр эмчнэрийн ангаах ухаанд маш том ахиц гарсан байхгүй. Эмчнэр өөрсдөө тайван байна. Хүн хэдий бүрэн ухаалдаагүй хүн чинь хэдий одоо юу гоо тасарцсан байгаа ч гэсэндээ ойрлон хашгирн хөл гараа хөдөлгөн эмчнэрийн хувьд сандралтай хэцүү шттэ нарийн хагалгаа хийж болохгүй. Наркоз гэдэг зүйл гарч ирснээр энэ ангаах ухаанд маш том хөгжил авчирсан байхгүй. Нөгөө өвчтөн тайван байна, өвчин мэдрэхгүй байна, хөдөлгөөнгүй байна. Гэхдээ зүрхэн зогсохгүй. Сонин бас те өгчихгүй. Тэгээд цусны эргэлтэн зогсохгүй, эд эрхтнүүд нь зогсохгүй. Тэгээд тайван байгаа өвчтөн дээр тайван байгаа эмч дурын нарийн мис заслаа хийж өвчнийг эдгэх юм том шинжил авчирсан учраас энэ эрдэмтэд Нобелийн шагнал хүртсэн байхгүй юу? Энэ наркоз гэдэг зүйлийг нээж илрүүлснээр. Тэгээд Нобелийн шагнал хүртсэний дараа хэсэг хугацааны дараа сэтгүүлчд ингээ асуусан байна л да. Та яаж хүнийг үхүүлэхгүйгээр тэгсэн мөртлөөрөө өвчин мэдрэхгүйгээр үхүүлэхгүйгээр өвчин мэдрэхгүй таг мэдрэлгүй мөртлөөрөө зүрхэн зогсохгүй, цусны илгэлт зогсохгүй бүх эрхтэн нь энгийн ажиллаад буцаад сэргэж болдог энэ наркоз гэдгийг та яаж олчихвоо гэсэн чинь эрдэмтэн маш энгийн хариулсан байхгүй. Би Библийг уншд юм аа. Тэгээд Библиэл дээр хаана наркоз гэж байгаа гэсэн чинь Библиэл дээр наркоз гэж байхгүй л дээ. Гэхдээ би Эхлэл номыг уншиж байхдаа ингэж бодсон юм. Бурхан Адамыг унтуулад хавиргыг аваад хаваахыг бүтээсэн гэдэг ишлэлийг уншаад хүнийг унтсан хойно хавиргыг авч болж байгаа юм чинь унтуулж агаад энэ нарийн мэрэгжлийн мэс заслыг хийж болох юм байна гэж бодоод судалсны үндсэн дээр энэ наркозыг зохиосон маа гэж хэлсэн. Та нар гуглдэх юм бол энэ хүний төрсөн он сар, зураг нь хизээ, хэрхэн Библиэс Эхлэл номны 2 дугаар бүлгийн яг аль ишлэлийг бариад хэдэн удаа туршилт хийж энэ наркоз гэдэг нэг зохиосон тухай бүх түүх нь байгаа. Дэлхийн Нобелийн шагналд алдартай юм байна. Энэгээр би юу хэлэх гэсэн гэхлээр Библи бол тоглоом биш. Библи бол үлгэр домогч биш. Библи бол Бурхан хүн төрлөختөнд өгсөн онцгой хоёр илчлэлт. Special revolution буюу онцгой хоёр илчлэлт. Нэг нь христизм өөрөө ирж амьдарсан, хинч Есүс гэдэг, Христ гэдэг, Есүс гэдэг хүн байгаагүй гихч үгүйсгэх боломжгүйгээр тэр энэ дэлхий дээр асар том орон зай үлдээн амьдарсан Бурхан өөрөө байсан. Хоёр дахь revolution бол Христээс хойш бид нар энэ хүлгэн судал буюу Библи онцгой ном өгөгдсөн. Та нар Библийг үзэх юм бол өөр үед амьдарч исэн 1500 бичсэн байгаа шүү дээ. Та нар эрүүл ухаанаар боддоо. Нэг номыг чинь нэг л хүн бичдэг үстэй. Тэдэн оноос тэдэн онд зохиолч тэр бичлээ, янз бүрийн бичлээ ч гэдэг юм уу. Ингээд байдаг бол 1500 жилийн турш 40 гаруй мэрэгчлэлтэй улсууд бичсэн. Энэ дэлхий дээр 1500 насаас хүн байна. Байхгүй. Тэгэхээр энийг нэг хүн бичсэн байх боломжтой. Нэг хүн зохиосон байх боломжтой. Гэхдээ өөр эрен үед 1500 жилийн турш бичигдсэн энэ номны үйлдэл болгоно нь бичигдсэн үг болгоно нь тоорондоо таарч идэв. Ийм юм гэж байна. Яалтчгүй онцгой илчлэл буюу Бурханаас хүн төрлөختөнд өгсөн. Энэ номон донд Рут хэмээх гайхамшигтай шигтгэр байна. Ихэнх Библийн номон дээр эрэгтэй гол дүр бааtruуд, эрэгтэйч Бурханы хүмүүсийн тухай өгүүлдэг бол хэдхэн ном. Рут, Эстер, за магадгүй Дебора,
юм уу иш үзүүлэх шүүгчдийн үеийнхэн орж магадгүй эмэгтэй гол дөрүүд гарч идэв. Гэхдээ яг бүтэн номороо Эстер Рут хоёроос өөр байхгүй. Гэхдээ Рут номны тухай бид нар маш ойлгомжтой өнгөрсөн 7 хоногт үзсэн байгаа тийм үү? Нехемия буюу Эзрагийн үе гэж Бурхны хүмүүс, Бурхны томилогдсон иш үзүүлэгч нар. Энэ Нехемия Эзрагийн үед нөгөө агуу хувьсгал болсон. Вавилоны колоноос гарч ирсэн олон еврейчүүд харь үндэстэнтэй, харь эмэгтэйчүүдтэй, харь эрэгтэйчүүдтэй гэр бүл болсноос болоод еврей, Израиль, Бурхны ард түмэн гэдэг тэр дэд хууль номны 2 дээр байгаа identity хэрэгэм зэрэг устдаж үгүй болж магадгүйгээд Нехемия, Эзра хэмээх Бурхны хүмүүс хувьсгал хийсэн байхгүй. Бүгд харь эмэгтэйчүүдээсээ сал, харь эрчүүдээсээ сал. Тэгээ зөвхөн еврейгээрээ үлдээд тэгээд дахиад Бурхны хаанчлал дотор одоо колоноос гарч ирсэн бид нар үндэсний хэрэгэм зэрэг identity-гээ сэргэх ёстой. Еврей, Израиль, цэвэр үндэстэн гэдэг энийгээ сэргэх ёстой гэд хөдөлгөөн зохион байгуулсан. Олон хүмүүс хаалсан. Гэхдээ та нар бод Рут номын зорилгын би хэлсэн тийм тэр дунд хэдий харь үндэстэй ч гэсэндээ зүгээр аз жаргалтай амьдарч байсан гэр бүлүүд байсан. Хэдий ээж аав нь нэг нь еврей, нэг нь харь үндэстэй ч гэсэндээ Муав ч юм уу, Эдом ч юм уу, Амнон ч юм уу Хит үндэстэй хүн байсан ч гэсэндээ хүүхдүүд нь аз жаргалтай бол тэр гэр бүлийг салгана гэдэг бол буруу гэж болохгүй. Гэхдээ хэцүү байхгүй. Эзра 9:2 дээр Эзра ингэж тунхаглаж байгаа. Энийг identity сэргээхийн тулд өөрчлөх ёстой гэж. Ингээд хинч Эзра, Нехемия гэдэг Бурхны хүмүүсийн өдөөс яг эсэргүүцч үг хэлж чадахгүй. Яагаад гэвэл тэд нар сонгогдсон иш үзүүлэгч нар, Бурхны хүмүүс байхгүй. Тиймээс би салахгүй, та нар ингэж дураараа гэр бүл салгаж, олон хүүхдүүд өнчрүүлж, олон эмэгтэйчүүдийг гашуун нулимстай бэлэвсэн үлдээдэг ийм эрх таах та нарт байхгүй гэж хэлэх юм бол хоёр л зам бий. Израилаас хөөгдөн, үгүй бол чулуугаа шидүүлж алуулна. Тиймээс хэн ч хэлж чадаагүй. Харин мэрэгэн ухаанаар хэн нэгэн хэлсэн Рут ном байхгүй. Рут ном яг Самуэлаас хаад номын дунд шигтгээ болж орсон шалтгааныг би түрүү 7 хоногт хэлсэн тийм биз? Ийм учраас яагаад болохгүй гэж. Яагаад энэ олон эмэгтэйчүүд харь үндэстэн гэдгээр гадуурхагдаж гашуун нулимстай бэлэвсэн хоцрох ёстой гэж. Яагаад энэ олон гэмгүй хүүхдүүд ийм гашуун өнчин өрөөсөн амьдрах ёстой гэж. Тэгээ энийг шууд хэлэхдээ Нямка ингээд шууд санаа яагаад болохгүй гэж ихээр санаах зодох гэдэг шүү дээ намайг. Тэгэхээр би айсандаа яасан байх нь вэ? Мэрэгэн ухаанаар Рут номыг гаргаад ирсэн байхгүй. Тэгээд тэнд байсан олон израильчууд Рут номыг уншсан. Рут номыг уншаад юу вэ чинь? Бурхан ингэтлээ үзэн ядаагүй юм байна шүү дээ. Ерихо гаралтай Канаан үндэстэн Рахабыг Бурхан ашигласан. Рахаб Юудэ хүнтэй суугаад Христ эзний овогт Канаан үндэстэн Ерихо Рахаб эмэгтэйг нэр бичигдэж болсон шүү дээ. Тэгвэл Рут Боозтой суусан. Энэ чинь Муав эмэгтэй. Харь үндэстэн Муав эмэгтэй Рут атлаа Боозтой суугаад Есси төрөөд Ессигээс бидний хамгийн хүндэлж хайрлж бишрэн дагдаг агуу хаан Давид төрсөн шүү. Тэгээ Давидын удамд аврагч Мессе төрсөн шүү. Тэгэхээр Бурхан харь үндэстнүүдийг ашигладгүй гэж юу? Канаанчуудыг, Рахабыг, Муав үндэстэн энэ Рутыг хүртэл ашигласан байхад яагаад би ихнэрээ хаях ёстой гэж. Бурхан бүх үндэстнийг хайрладаг юм байна шүү дээ. Үнэхээр үзэн яддаг байсан бол Давид хаан бүр хүндлэн биширдэг тэр агуу хаан Давидыг ч их талаас нь удам судрын хөвөл Муав байсан юм шүү дээ. Муав харь үндэстэн байсан юм шүү дээ. Тэгвэл би яагаад хүүхдүүдэд өнчрүүлэх ёстой гэж, яагаад ихнэрээсээ салах ёстой гэсэн мессежийг яасан байх нь шууд дайрж биш Рут номоор өгсөн учраас Лаодикийн хурал манай эртний өмнөх 200-аас 250 оны үед байсан тэр агуу хурлаар 66 номын дарааллыг тогтоохдоо Самуэль шүүгчд номны дунд нь Рут гэдээ оролцсон байхгүй. Энэ бол энэ өөрчлөлтийн үед шууд бус утгаар дуурсан харь үндэстнийг ч гэсэн Бурхан хайрлахыг хүсдэг гэдгийг мессеж болгож өгсөн улаан жижигхэн дарцаг. Хүн харах юм бол нэг агуу биш. Нэг бэлэвсэн эмэгтэй Наоми, Рут, Орпа. Тэгээ нэг 3 нас орсон Наомигийн нөхөр Элимелех, Орпагийн нөхөр Хелион, том хүү Махлоны нөхөр Рут. Энэ 3 залуу нь Моабын газар нутагт үхсэн. Бэтлехэм талхны гэр тэнд Лихэм алга болцсон. Талхны гэр талх шиг их юм байхгүй байх байтал талх нь алга болцсон. Тэгээ өлсгөлөнгөөс Моабд очиод 3 эрэгтэй нас орсон
эмэгтэйчүүд үлдсэн. Энэ 3 эмэгтэйгийн амьдралд ямар ч итгэр найдвар үлдээгүй. Яагаад? Эмэгтэй хүн бол нийгмийн тухайн үеийн үзэл гэрийн тижээвэр амьтантай ижил гэж үздэг байсан. Эмэгтэй хүнийг нэр усаарч дурддаггүй байсан. Эмэгтэй хүн тэр үед ажил хийсэн ч мөнгөний өгөхгүй байх хэрэг ажил олгогчд байдаг байсан. Ийм хүнд үед халамжлах, асран халамжлах ирээдүйдээ үр хүүхэдтэй болж удам судраа залгуулах ямар ч боломжгүй 3 бэлэвсэн эмэгтэйгийн тухай гарч ирнэ. Эвэдээ гэд өнгөрөөд явчихдаг. Харин Рут ном бол зүгээр л тэр ядарсан 3 бэлэвсэн эмэгтэйг өрөвдүүлэх гэж бичсэн ном биш. Энэ ном нь маш том мессеж. Израилийн ард түмэнд, Израилийн тэр хувьсгал яагаад болохгүй гэдэг агуу мессежийг өгсөн бөгөөд энэ мессеж нь хаана батлагдсан гэвэл Есүс эзний загалмай дээр батлагдсан. Есүс эзэн ч гэсэн, Бурхан ч гэсэн зөвхөн еврей Израилийг биш, бүх бүтээлүүдэд, бүх дэлхийг, Монгол, Япон, Хятад, Солонгос, Америк бүх үндэстнийг хайрлах, тэдний төлөө зориулалт гарган өөртөө авахыг твэрхийг хүсдэг Эл Элохим, Иммануэль, агуу Бурхан, мөнөөс мөн гэдгийг загалмай өхөл дээр энгийнээр харуулсан. Тухайн үеийн хамгийн түгээмэл өнөөдрийн англи хэл, португал хэл, өнөөдрийн дэлхийд даяараа бүх л эрдэмтэн мэрэгдийн том дипломын ажлууд бичигдэж орчуулагдж байдаг. Алдартай номнууд орчуулагдж байдаг. Түгээмэл хэл болгон загалмай дээр бичигдсэн. Яг гэвэл Есүс эзэн өгөхдөө би хэлсэн. Арам хэлээр ээждэг ярьсан. Тэр үеийн бүх Юудэ үндэстэн Израиль, Палестин тэр хаяараа арам хэлийг мэддэг. Ээжтэйгээ арамаар ярьсан. Харин Ромын цэргүүдээс надад ус өгөөч гэж гуйхдаа Есүс эзэн грекээр ярьж байгаа. Тэр үеийн Ромын хүчирхэг гүрэн грек бол өнөөгийн англи хэл хамгийн хүчирхэг гүрний хэлээр Есүс эзэн бас ярьж өгч байгаа. Ингээ Понти Пилат Есүсийг болон юудэчүүдийг доромжлох гэж юм гэж бодсон чинь эсэргээр ивэл болчихж байгаа. Доромжлохын тулд Есүсийн загалмайн дээр пайц хаддаг. Тэрэн дээр энэ бол юудэчүүдийн хаан гэдэг пайц хадаж шоглоом хийсэн чинь тэр нь латин хэлээр бичигдсэн. Ингээд тухайн үеийн хамгийн түгээмэл 3 хэлээр эзэн өөрийн загалмай өхлийг илэрхийлсэн нь Рут номтой санал нэг байна. Яагаад болохгүй гэж. Би Монгол гээд яагаад Нямка хүүгээ хаях ёстой гэж. Би Хятад гээд яагаад Ши Жинпингийг орхих ёстой гэж. Би Орос гээд яагаад Путинийг ад үзэх ёстой гэж. Өөр хүнэрийг амар том хүмүүст зүрлэх ярьсан үгүй юу? Ярьж явахдаг энэ санаа зовдөг ш. Өөр мэддэг нэр байхгүй болохоор Володя гэх юм. Нүпа гэдгийг ад үзэх ёстой гэж. Рут ном бол ийм нандин ном байхгүй. Бусад номыг та нар харах юм бол Рут ном бас нэг зүйлийг харуулж байгаа. 2 чухал зүйл байгаа. Нэг нь болохоор мундаг эзний хүн гарч ирээд шүүгчд юм уу те Давид хаан, Саул ч юм уу, үгүй бол мундаг эмэгтэй Дебора гарч ирээд ч юм уу, Самсон гэж хүчтэй хүн гарч ирээд ч юм уу, Илжигний иргэний ясаар 300 филистиг устгадаг ч юм уу. Ийм мундаг херо бидний нөгөө супер баатар гэдэг шиг ийм хүмүүс бурхнаа сонгогдож байсан бол Рут номон дээр гол дүр нь 3 бэлэвсэн эмэгтэй. Тэгэхээр Эзра би тэр үед Эзрагийн буруу, Рутийн зөв, Нехемиягийн буруу гэж хэлэх боломжгүй. Аль нь тухайн үедээ өнгө нэмжсэн бурхны ажил. Аль шийдвэр нь. Эзра Нехемиягийн хувьд үнэхээр бурхны үгийн дагуу цэвэр шүүлтүргүй холилдохгүй дагах ёстой гэдэг тэр хувьсгалыг хийх нь тэдний үүрэг үйлчлэл байсан. Харин нөгөө талдаа Израильчуудад яагаад болохгүй гэж сул чимээгүй, даруухан, уйхан, зөөлөн дуугаар сануулга болгож өгсөн Рут ном байна. Яг л Солонгын 7 өнгө нэг өнгөтэй бол гонигтай. 7 өөр өнгө хоорондоо нийцсэн зохицолд жээж үсгэлэнтэй гоё харагддаг ш. Бурхны ажил янз бүрийн талбараас ажилдаг. Миний хийж байгаа хэлж байгаа зөв, ганчуулууны хийж байгаа хэлж байгаа буруу, санаа пастрын хэлж байгаа зөв, тулгааглагчийн хэлж байгаа буруу гэж болохгүй. Янз бүрийн өнцгөөс эзэн ажиллаж яадаг. Бурхан хайрцаг сав бидний мэдлэгт хязгаарлагддаг бурхан биш гэдгийг Рут харуулж байгаа байхгүй. Энэ утгаараа хэн Рахабыг Христийн ургийн бичигт байхгүй гэх юм. Матай номын 1-р бүлэг дээр унш. Хэн Рутыг Христийн ургийн бичигт байхгүй гэх юм. Унш. Тэгвэл Есүс эзэн бурхан үнэхээр харин үндэстнүүдийг тэрхийг хүсдэггүй. Зөвхөн еврей, зөвхөн Израиль гэдэг байсан бол яагаад энэ олон нууц мессежүүдийг энэ дэлхий дээр биднэрт үлдээ гэж. Тэр энэ дэлхийг аврахаар цорын ганц хүүгээ илгээсэн гэдэг мессеж бол хэдэн мянган жилийн өмнө даруухан ядарсан
дорой хог түүж, хаягдл түүж амьдарч байгаа бэлэвсэн эмэгтэй Рут гэдэг эмэгтэй сүнслэг үдсгэлэнтэй түүхээр биднэрт ухаанал харилж байгаа байхгүй. Нэрээ юу вэ? Би яагаад гингүй хүүхдүүд өмчрүүлэх ёстой гэж? Би яагаад зүгээр байгаа ханийжлээ бэлэвсэн үлдээх ёстой гэж? Яагаад болохгүй гэж гэдэг мессежийг өгдөг ийм нанд ном байна. Ойлгож байна. Бид нар өнгөрсөн 7 хоногт Рут номны 1-р бүлгийн 1-ээс 5-ыг 5 хүртэл үзээд цаашаа яваагүй. Өнөөдөр бүгдээрээ үргэлжлүүлээд Рут номыг үзэх болно. 6-аас 14. Одоо нөгөө 3 бэлэвсэн эмэгтэй байна. 1-ээс 5 хүртэл юу болсон гэхлээр Элимелех гэдэг хүн Бэтлехемээс Моаб руу явсан. Моаб руу явсан шалтгаан юу вэ гэвэл Бэтлехемд лэхэм байхгүй болсон. Талхныг талхан дууссан. Тэгвэл түүнийг бичигч маань юу гэж хэлсэн гэвэл шүүгчдийн захирж байсан өдрүүдэд нутаг оронд өлсгөлэн болсон гэж хэлж байгаа. Юу вэ гэвэл шүүгчд захирж байсан үед Израиль, Палестин, Еврей, Израиль Бурхны ард түмэн шиг жаргалтай үе байхгүй. Яагаад гэвэл тэр шүүгчд Бурхны үнэн үгийг номлодог, үнэн үгийг заадаг, ард түмнийг Бурхан руу уриалдаг учраас тэнд өлсгөлэн, зовлон, ангаж, цангасан, тахал, өвчин байхгүй сайхан үе байдаг байсан. Гэхдээ бичигч маань 2 эрсдэлтэй өгүүлбэр хэлсэн нь шүүгчдийн захирж байсан өдрүүдэд өлсгөлэн боллоо гэсэн. Энэ дэд хууль номон дээр юу гэдэг вэ? Хэрвээ та нар миний үгийг үл тоовол, миний үгийг дагахгүй бол, миний үгэнд дуулуургүй бол би та нарын газар нутгийг цохино. Та нарын дунд тахал дэгдээж, та нарын дунд өлсгөлэн ирэх болно. Сүү балаар урссан баян тансаг хэдий сайхан Канаан газар боловч тэнд өлсгөлэн авчрах чадaltaй нь Бурхан. Талхныг ир Бэтлехэм, Давидын хот Бэтлехэм, Есүсийн төрсөн хот Бэтлехэм, Бэтлехэм, талхны гэр Бэтлехэм, Лехемийг үгүй хийж чадах хинч байхгүй. Ганцхан Бурхан л үнийг чадна. Гэхдээ юу гэнэ? Өлсгөлэн Бурханаас ирсэн Израильд өгөгдсөн шийтгэл байсан чинь ямар үед гинүү? Шүүгчдийн захирж байсан үед өлсгөлэн болсон. Энэ үгээр бичгч маань юу хэлж ийм гэвэл шүүгчд номноос хойш ховортсон. Тэд нар ороо бусгаа болж эхэлсэн. Шүүгчд номны 17-оос 19-р бүлгийг та нар судалж үзсэн бол би түрүү 7 хоногт хэлсэн. Худлаа номлож эхэлсэн, худлаа зааж эхэлсэн, мөнгө төгрөгөнд дулдуудаж эхэлсэн, янз бүрийн буруу, Бурхны өмнө зөвхт биш үйлдэлүүд гаргаж эхэлсэн. Ингээд зөвхт шүүгчд хомсдож эхэлсэн тул зөвхт удирдагч нар нь, номлогч нар нь, раббинууд нь, багш нар нь байхгүй болоод өөрсдөө Бурхны өмнө буруутаж эхэлсэн тул ард түмэн хямралд ороод сүнсээр унсан ийм үе байна. Ингээд эзэн өлсгөлэн өгсөн. Хэрвээ эзэн Израиль өлсгөлэн өгсөн бол тэд нар зүхтах ёстой юу, гимших ёстой юу? Гимших ёстой байхгүй. Харин Элимелех, Наоми, Махлон, Хелион хэмээх 2 хүүтэйгээ яасан? Зүхтаасан байхгүй. Бэтлехем, Лехем дусчлаа. Моабд очиж амьдрав. Ингээ Моаб руу явсан шалтгаан нь одоо өнөөдөр үгэн дээр байна. Ингээ Моабд очсон. Тэгээд амьдрсан. Тэгээд том хүү Махлон нь Рут гэд Моаб эмэгтэйтэй суудсан. Баг хүү Хелион нь Орпа гэд Моаб эмэгтэйтэй суудсан. Ингээ харваад жил амьдарч байсан чинь Элимелех нас барсан. Ингээд Наоми ганцаараа бэлэвсэн үлдээд удаагүй байжэт 2 бэрээс нь нэг ч хүүхэд төрж амжаагүй байжэт л Махлон, Хелион 2 хүүн бас нас барсан. Ингээд энэ 3 эмэгтэй хар газар Моаб үндэстэн дунд бэлэвсэрч хоцорч байгаа. Амьдралын ямар ч баталгаа байхгүй. Эмэгтэй хүн ажил хийж болохгүй. Эмэгтэй хүнд хүсвэл цалин өгж болно, хүсэхгүй бол өгөхгүй ч байж болно. Хинч биш 3 эмэгтэй үлдэж байгаа. Ингээд 6-аас 14 дээр энэ 3 эмэгтэйд нэгэн шинэ мэдээ Бэтлехемсэн. Юу гэвэл би та бүхэнд уншиж өгье. Эзэн өөрийн ард түмэн хоол хүнс өгөхөөр ирснийг Моабын нутагт сонсоод тэрээр Берүтийнхээ хамт Моабын нутгаас буцахаар бусан яв. Ингээд тэр Берүттэйгээ байсан газар орхин Юдагийн нутаг руу буцахаар зам гарчээ. Наоми 2 бэрдээ явцгаа өөрсдийнхөө гэрт буцах тун та нар өөд болгосод маань болон надад хэрхэн хандсны адил эзэн та нарт мөн инэрл хараар хандах болтугай. Эзэн та хоёрыг өөрсдийн чинь нөхрийн гэрт амар тайван байлгаж сойрхох болтугай хэмээн өгүүлээд тэднийг үнсэнд тэд дуугаа өндөрсгөн уйлалдав. Одоо энэ дээр бид нар тайлбарлах шаардлагатай олон зүйл гарч ирнэ. Мэдээж Библийн хичээл биш учраас удаан тайлбарлах боломжгүй. Гэхдээ та нар өчигдрийн хагасааны түрүүчийн хагасааны Рут номын хичээлдээ суусан бол хамгийн багадаа 2 цаг 30 минутын хичээлүүд байна. Тэн дээр илүү дэлгэрэнгүй тайлбарсан. Гэхдээ би ойлгох зайлшгүй шаардлагатай хэдэн зүйлийг танд хэлж байна. Наомигийн
сүүлчийн бэрүүдтэй хандсан хайр гэдэг утгаар нь би та бүхэнд тайлбарлаж байна. За, Моавд байгаа Наоми юуг сонссон гэвэл Бэтэд Лихэм ирчихжээ. Талхны гэр талх иржээ. Яг гэвэл эзний шийтгэлийн хугацаа дууссан байна. Эзний шийтгэлийн хугацаа дууссан учраас одоо Бэтлехемд хүнс хоол иржээ гэж байна. Энийг Наоми сонсоод шууд Бэтлехем рүү буцъя гэдэг шийдвэр гаргаж байгаа. Энэ амархан өлсөж явах үед хайж явчаад таныг ядарсан үед чинь өстө амтэн шиг хайж явчаад эргээд чадaltaа болсон үед чинь малигаад ирж байгаа найзаагаа харахаар яадаг вүлээ. Хилээд яхад тэгтэл сайхан биш байдаг тийм. Тэгвэл Бэтлехем рүү Рут буцах болсон шалтгаан ийм зоригтойгоор Наоми шууд буцах болсон шалтгаан нь юу вэ гэвэл Бэтлехем тийм ээ Бэтэд Лихэм иржээ. Өлсгөл нь дуусчээ. Наоми шууд явъя гэсэн шалтгаан юу вэ гэвэл Наоми өөрийгөө эргээд харсан байхгүй. Би үүрэх ёстой байсан зовлон Бурхан надад зөвхөн сайн сайхныг л өгөх ёстой гэж Элимелех бит хоёр бодсон. Тэгтэл өлсгөлөө ирэхээр нь би энэ загалмайг чи үүрэхгүй. Би Моабын борход дээр очиод Моабын газар нутагт очиод буддаа лам болоод чамаагүй хоолтой байвал болоо гэж явсны шангаа эргээд харсан байхгүй. Тэгтэл Бэтлехемд өлсөж явах байснаасаа илүү хүнд шийтгэл амсцсан байгаа. Хань ижлээ алдаад хоёр сайхан үрээ алдсан байна. Тэг хинч биш бэлэвсэн гурван эмэгтэй болсон байна. Ингээд бодно өөрийгөө эргээд харна. Би хэдий тэнд Бурхны өгсөн загалмайг үүрэхгүй гэж зүхтаасан ч энд ирээд илүү хүндийг үрчиж. Та нар мэдгүй. Сүмд яваад амьдрал дээшлэхгүй байна. Сүмд яваад энэ сүм чинь харж үзэхгүй байна. Бүх юм ингэ сайхан асуудлууд шийдэгдэх гэсэн чинь бүр асуудал нэмэгдээд байна. Пастор би өөр сүмд явлаа. Үгүй бол пастор би өөр одоо бөө болъё. Ийм шийдвэр гаргаж байгаа хүмүүс байдаг. Гэхдээ зарим нэг нь эргээд ирдэг байхгүй. Тэг эргэж ирсэхээр нь та уулзаад ярилцаж үзнэ. Зүгээр л товчхондоо Бэтлехемд өлсгөлэн дуустал гимшээд байхад авах байсан хохирлоосоо Моаб руу нүүснээс болж хэд дахин илүү хохирол амссан байдаг. Салаад, өөр хүнтэй суугаад, хүүхдтэй болгоод, дахиж салаад, дараа нь араараа тавиулаад, солонгост очиж ажиллаад, архинд ороод, тамхинд ороод, буцаж ирээд, ирүү үүсгээд, заллангаа, шоронгийн хаалга татах шахаад, шүүхээр ороод бүр хэд дахин илүү хүнд амьдрал туулаад дахиад Бэтлехемд ирж байгаа тийм дүр төрхийг бид нар цөөн биш харж байна. Хүн төрлөختөн бидний итгэлийн хайрцаг юу вэ гэвэл би Бурханд итгэсэн бол Бурхан надад миний хүсдэг сайн сайхныг заавал өгөх ёстой гэдэг итгэлээр амьдардаг учраас эзэн надад хаяа үүрүүлэхийг хүсч буй загалмайг үүрэхгүй тулд Элимелех, Наоми, Хилион, Махлон нар шиг хаяад Бэтлехемээс цугтаад бизнесээ хий, ажиллаа хий, зүхтээ, хол очие, өөр газараас өөрийн хүссэн ирээлийг хай гэх мэтчлээ. Энд асуудал. Бурхан биднэрт дандаа сайныг өгнө гэж хизээч хандлаагүй. Тэр заримдаа нямкад хүссэн сайныг өгдөгч, заримдаа нямкад захалмаг өгдөг. Би үүрэх ёстой захалмаг өгдөг. Хэрвээ түүнээс зүхтах юм бол би хаа нэгтэй газар хамаагүй хүнд захалмайг үүрэх хувь тавилан унах хувь байдаг. Тиймээс бид нар дуулууртай бай гэж ярьдаг. Бид нар зөвхөн сайн сайхан Бурхны өгж байгаа ивэл өрөөлт дуулууртай байхаас гадна юунд түүний үүр гэсэн загалмай дуулууртай байх гэсэн. Өөрөөр хэлбэл өлсгөлэн болох үед эдний гэр бүл Израилийн газар нутагт Элохим Йохова Яавэ Бурхны удирдах буй Израилийн газар нутаг тэр Бэтлехемээс холдох ёсгүй харин гимшээд хүлээх ёстой тэр үедээ эднэр гимшихийг хүсэв. Эднэр одоодынхоор энгийн харилцаан дээр ярил уучлалт гуйхыг хүсээгүй. Бурууга хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй. Гүрийсэн баг. Үгүй ээ. Тэгвэл уучлалчаарай. Яах вэ? Би өөр газар очиж олчноо гэдэг харилцаатай ижил харилцаа бичгч минь зааж өгч байгаа. Бид нар Бурхны өмнө бүх зүйл дуулууртай байх ёстой гэдгийг Бурхан бидэнд Наомигийн энэ гашуун түүхээр зааж өгч байгаа. Ингээд Наоми өөрийгөө эргээд харсан чинь Бэтлехемд өлсөж байх байснаасаа илүү зовлон, илүү загалмайг хэдийн туулцсан
амьдралаа эргэж хараад Наоми ухаарсан учраас ямар ч хэрэгэлзээгүй шууд хаашаа гэнэ. Бэтлехэм явахаар шийдвэр гаргаж байгаа. Яагаад гэвэл Бэтлехэм гэж. Ингээд 7 дугаар зүйлдээ тэр яасан гэнэ? Орпаг орхиод Рутыг аваад явсан гэнэ. Ингээд тэр Берүүд тэгээ гэж байна. Олон тоо байна уу, ганц тоо байна уу? Олон тоо. Тэгвэл Наоми тийм олон бэртэй байсан. Хэдэн бэртэй байсан? 2 бэртэй. Тэгэхээр энэ аяллыг энэ хідүүлээ эхлүүлсэн байна. Гуруулаа эхлүүлсэн байхгүй юу? Бэтлехэм явъя гэд гуруулаа хамтдаа гарсан гэсэн. Харин гэхдээ үүнд Наомигийн сэтгэлийг зовоосон нэг асуудал байна. Энэ гурвын хувьд бол энэ аяллыг гуруулаа эхлүүлсэн ч Наоми эргээд харж тэднийг түшиж тулах, тэдний төлөө хариуцлага үүрж амьдрах, тэднийг босгон барьж, бусдаас хамгаалах, тэдний төлөө хөдөлмөрлөх нэг ч ир хүн байхгүй 3 эмэгтэй бэлэвсэн хөд үзвэл Бэтлехэм рүү аялах болж байна. Нөгөө утгаараа Наоми юуг мэдсэн бэ гэвэл өнөөдөр хүртэл Наомигийн туулсан амьдралаас Наоми 2 биеийнхээ ирээдүйд үүрэх зовлонг нь харж байгаа. Яагаад гэвэл одоо хэдий Наомигийн хувьд төрсөн нутаг нь боловч Моаб эмэгтэй Рут, Орпо хоёрын хувьд Бэтлехэм, Израилийн газар нутаг чи юу юм? Хайр газар байхгүй. Нэг ч удаа очиж үзээгүй. Нөгөөтэйгүр еврей, израильчууд, Моабчуудад, Эдомчуудад дуртай юу? Бид нар тоолго номон дээр үзсэн шүү дээ. 40 жил цөлөөр тинж яваад Моабт ирсэн чинь Моабчууд яадаг вүлээ? Тэднийг авч хэлцдэг. Тэднэрт тусалдагчгүй, ах дүүч гэж үздэг. Эдомд ирсэн чи яадаг вүлээ? Эдом ч уулан сайн яриул Исавийн үр удам байхгүй. Эднэр Яаков ихэр ах дүү хоёрын үр удам атлаа хүний нүдний үзүүрээс ч харддаггүй. Харин ч бүр эсэргүүцэн тоо явуулдаг. Тэнүүлч манай газар нутгаас хурдан өнгөрч гар гэдэг. Ингээд зэрэд голыг гатлаад Моабт ирсэн чинь Моабчуудаас Израильчуудыг хүний өрмөнд нэг нүдэрэ харддаггүй. Ингээд Яабок голыг гатлаад шитинд тэд нар хорогддог. Тиймээс ядарч явах үед нь ийм зам гаргасан Эдомчууд, Моабчууд, тэдний эсрэг дайцсан Амалекчууд, Амнончуудад Израильчууд үеийн үед дургу байхгүй. Энийг Наоми мэдхүү. Маш сайн мэднэ. Гэтэл Наоми 2 бэрээ эргээд хартал яаж ийн? 2 бэр нь хоёулаа бэлэвсэн. Тэгээд одоо тэр 2 хизээж очиж үзээгүй Израилийн газар нутагт очино. Гэтэл тэнд нь Моабчуудад дургу хүмүүс нүд үзүүлнэ. Тэгээд тэр 2-ыг хамгаалах хөнгөө бэлэвсэн. Ядаж хамгаалах хадам эцгэнч байхгүй Наоми өөрөө бэлэвсэн. Ийм хатуу амьдралыг 2 бэр нь туулах гэдэг байхгүй. Ойлгож байна. Яагаад Наоми тэр 2-ыг өрөвж байгаа гэвэл Наоми өөрөө Бэтлехемээс гараад харь газар Моабт бэлэвсэн амьдралаар амьдраад үдцсэн настан. Тийм учраас Наоми мэдж байгаа ямар хэцүү вэ гэдгийг мэдж байгаа. Тэгээд одоо төрсөн нутаг руугаа явах гэтэл амьдралын циркл эргэж байгаа биз. Наоми төрсөн нутгаас харь газар Моабт ирээд үхтлээ зовсон. Одоо Моабаас төрсөн нутагтаа очиход дагаж яваа 2 бэр нь яг өөрийнх нь зовлон давтад туулах дагаа явж байна. Энийг харж байгаа Наомид ямар байх вэ? Ээж нь гатралж байна. Та хоёрыг ямар ухтаж авахыг ээж нь гатралж байна. Ядаж хань ижил чинь Хелион Махлон хоёр байсан бол за нөхөр нь юу дэ Израиль хүн юм да гэж бодох байтал тэр хоёр байхгүй. Ядаж Элимелех хадам эцэгч хамид байсан бол за Элимелех өөрөө яалтч манай Бэтлехемийн угсаа юм да гэж хамгаалах байтал хадам авч байхгүй. Би хинч биш Наоми. Би хүнд үед нутгаа хаяад явсан. Эзнээс нүүр буруулж түүний надад үүрүүлэхээр өгсөн шийтгэл зэмлэлээс сугтаасан. Төрсөн нутгаа хайж явж гадаадад байж байгаад буцаад ирэхдээ бүх нөхрүүд бүх хүүхдүүдээ алдаад эсрэгээр нь харь үндэстэй хамгийн дургүй Моаб үндэстэй 2 эмэгтэй дагуулад очихоор намаагч тэд нар үл тоон та хоёрыг бол бүр хад үзнэ. Энэ утгаараа Наоми 2 бие өрөвдөж байгаа байхгүй. Ойлгож байна. Тиймээс Наоми тэр хоёрыг юу гэж хэлж байна вэ гэвэл Моабын нутгаас буцахаар болсон яв. Ингээд тэр бэрүүдтэйгээ байсан газараа орхин Юдагийн нутг руу буцахаар замд гарчээ. Гуруула замд гарч. 8 дугаар зүйл дээр Наоми 2 бэрдээ явцгаа өөрийнхөө ихийн гэрт буцахтун. Та нар өөд бологсдод маань болон надад хэрхэн хандсны адил эзэн та нарт мөн инрэл хайгаар хандах болтугай гэж хэлж байна. За одоо нэг зүйлийг та нар сайн хараарай. Анзаарсан уу юу мэдгүй. Наоми 2 бэрдээ явцгаа гэд юу гэж байна?
өөрсдийн хэнийг гэртэх нь вэ? Эхийн гэртэх нь. Ийм үг байд юм. Ээжийнхэн гэрлүү төрхөмд нь буцаа гэж ярьдаг. Эцгийн гэр гэж ярьдаг байсан. Эцгийн гэр. Та нар энэний өмнөх шүүгчд номуудыг харуул. Энэний өмнөх бүр эхлэл номон дээр яг ижил төстэй тийм ээ. Наоми өөрийн бэрийг явуулахдаа ихэнхээ гэрлүү гэж хэлсэн бол Юда өөрийн бэр Тамараас нүүр бууруулан явуулахдаа эцгийн гэртээ буц гэж хэлж байгаа. Эхлэл номны 38 дугаар бүлэг дээр эцгийн гэрлүүгөө буц. Харин Наомигийн хэлж байгаа нь юу гэж вэ? Эхийн гэр гэж байгаа. Яагаад эхийн гэр гэж? Эхийн гэрлүү буц. Энэ хэлцүүг нь ямар үед хэлэгддэг вэ гэвэл зөвхөн Наоми ганцаараа хоёр бэрдээ ихийнхээ гэрлүү буц гэд хэлсэн биш. Эхлэл номны 24-28 дээр Авраамын зарц хэдхэн удаа энэ ихийнхээ гэрлүү гэр гэдэг үг Библиэлд бичигдсэн байдаг. Маш ховор. Эцгийн гэр гэдэг нь зөндөө байгаа. Эцгийн гэрлүү явлаа, эцгийн гэрээс явлаа, эцгийн гэрээ зүхтаалаа, эцгийнхээ гэрт эргэж ирлээ, эцгийнхээ гэрээс хулгай хийлээ, эцгийнхээ гэрт садраллаа гэх мэтчлэн зөндөө байгаа боловч эхийн гэр гэдэг бол хэдхэн удаа байна. Нэг нь бол яалтчгүй эхлэл номны 24-28 дээр Авраам өөрийн настай зарцаа дуудаад ингэж хэлдэг. Миний хүү Исаакт, миний цорын ганц хүү Исаакт зөв бэр олж ирээ гэд нөгөө настай зарцаа явуулдаг. Зарц замдаа залбирдаг. Миний эзэн Авраамын хүү Исаак зөв бэрийг олж өгөхөд надад туслаач ээ. Миний эзэн Авраамын бурхан эцэн минь ээ гэж залбирж явж хагаад худаг дээр очиж суугаад нөгөө зарц дахиад юу гэж залбирдаг вэ гэвэл Ребекаг хараад миний эзэн Авраамын бурхан эцэн минь ээ. Хэрвээ энэ Ребека таны сонгосон миний эзэн Авраамын хүү Исаакийн эхнэр болох хүн мөн бол би түүнээс ус гооход тэр надад ус өгөө зогсохгүй миний тэмээнүүдийг услаг гэж хэлдэг. Тэгээд нөгөө хүн чинь Ребекаг хараад надад ус өгөөч гэсэн чинь ус өгдөг. Усын уусан чинь та цангаж байгаа бах усаа уужээ таны тэмээнүүдийг би бас нэмээд услаад өгье гэж хэлэх. Тэр агшинд энэ зарц Авраамын бурхан надад туслаа. Энэ яг мөн байна гэд Ребекад миний эзэн Авраам маш чинэлэг нэр хүндтэй хүн бөгөөд түүний цорын ганц хүү Исаакт би бэр хайж яваамаа. Тэр нь чи мөн байна. Учир нь миний эзэн Авраамын бурхан яг чамаг гэдгийг надад гэрчлээ гэсэн чинь Ребека гэрлүүгээ гүүгээд очоод юу гэж хэлж байна? Хаашаа гинүү? Эцгийнхээ гэрлүү гэж байна уу? Ээжийнхээ гэрлүү гүйж очоод ээжтэй мэдүүлж байгаа тухай Библи үгүйс. Ганц Наоми ихийнхээ гэр гэж байна. Үүний дараа бас нэг тохиолдол нь болохоор Соломоны дууны 8:2 дээр байдаг. Соломоны дууны 8:2 дээр дурлалт бүсгүйхээ төлөө шүлэг зохиож уншиж байгаа, дуулал хийж байгаа энэ залуу юу гэж хэлдэг вэ гэвэл чамдаа би үнэхээр хайртай. Би чамаг ингэж гэж дуулж байхдаа би чамайг эжийнхээ гэрт дагуулж оруулсан. Намайг төрүүлсэн нэгний өргөө гэрт оруулсан. Төрүүлсэн нэгний өргөө гэрт. Ойлгож байна уу? Эрэгтэй хүн төрдөг юм уу, эмэгтэй хүн төрдөг юм уу? Эжийнхээ гэрт. Муухай байгаа зү. Хаяа та нар ингэдэг үү? Би хаяа алдаад хэлждэг. Хандаагч нь очиг хэлждэг. Тэгэхээр нэг жоохон муухайш өрхийн тэргүүн хий юм бэ? Тийм үстэй. Хулнаагийн дочиг гэхээр өрхийн тэргүүн хий юм бэ? Тийм үстэй. Доромжлоод байгаа ч юм шиг. Яг уу та нар нөгөө намайг орон гарan гэдгийг мэддэг болохоор ойлгож өгдөгч яг санаатаагаар тэгж хэлж гин гэж мэдэх юм бол гомдно. Би ч гомдно. Эрдэнэт явж исэн чи Нянгагийн дэ очие гэд Нянгагийнхан тэх юм бол би яг юм бэл гэх баг. Би тийм эмзэг биш л дээ. Гэхдээ ер нь энэ чин дэлхийд даяар бүгд л ингэдэг штэ. Эцгээр овгөлдөг, ааваар овгөлдөг, family name, surname бүгдээрээ л эцгийн нэр байдаг. Азууд ч, Европууд ч дандаа л эцгийн нэрээр байдаг үстэй. Өрхийн тэргүүний нэр. Тэгтлийн эмэгтэйг энэ залуу хэлэхдээ хайртай дурлалт бүсгүүдээ хэлэхдээ эжийнхээ гэхтэй ээжийнхээ өрөөс гараагүй юм үзээгүй залуу нь бол зайлгүй. Энд Наоми хоёр бэрдээ ихэнхээ гэрлүү буц гэсэн нандин нууц байгаа байхгүй. Дэндүү дотно. Дэндүү хайртай. Дэндүү нандин. Дэндүү хүндэлсэн хүндээ 100 удаа ихэнхээ гэрт гэж илэрхийлдэг. Дотно. Энийг Библиэлд юу гэж хэлдэг вэ гэвэл хесед. Бид нар хесед гэдэг үгийг мэднэ тийм үү? Инрэл, хайр, нэгүсэл, уучлал, өршөөл, дотно харилцаа гэсэн үг. Энэ хесед гэдэг үг бол зөвхөн Йохова Ирэ, Эл Элохим бурхан дээр л ашиглагддаг үг. Түүнээс өөр бурхад дээр энэ үг хүчингүй. Халелуя. Ганданд очиод ингэ хэлээд үзтээ. Зодуулаа гарах баг тийм. Энэ зөвхөн Эл Элохимд л ашиглагддаг. Тийм байгаач? Имануэл.
жанараас хэд очиод хэлдэг. Зөвхөн айл Элохим бурханд л ашиглагддаг үг. Хесед гэдэг бол яг энэ бурхны нэгүсэл, өршөөл, оршихуй, тогтоол, уучлал гэсэн утгатай үг байхгүй. Библиэлд ихэвчлэн инрэл, хайр, нэгүсэл гэдэг үгийг, хесед гэдэг үгийг инрэл, хайр, нэгүсэл гэдгээр орчуулсан байна. Ийм үг тааруул та энэ еврейгээр хесед гэж хэлж байгаа юм да. Гэхдээ энэ инрэл, хайр, нэгүсэл нь нямка үзүүлж байгаа бол хесед биш. Би хий. Бурхны зүгээс ирж байгаа харилцаа гэлж. Тэгэхээр Наоми 2 бэрдээ юу гэж хэлсэн бэ? Та хоёр ихэнхээ гэрт буц. Дэндүү дотн хайртай байсан байгаа 2 бэрдээ. Тэгээд та нар өөд бологсдод маань хэнийг хэлж байна? Элимелех, Махлон, Хелион 3-ыг хэлж байгааз 2 хүү нөхрөө хэлж байна. Өөд бологсдод маань болон надад хэрхэн хандсны адил эзэн та нарт мөн инрэл хайраар хандах болтугай. Инрэл хайраар. Энэ нь яг еврей үгэн дээрээ хесед байхгүй. Амар өөр ишлэл хараа заагаа яриадсан юм шиг. Өөрөөр хэлбэл Наоми ингэж хэлж байгаа гэсэн үг. Та нар өөд бологсдод маань хесед хандсны адилаар. Мөн та нар хадам ээж надад хесед хандсны адилаар эзэн та хоёр хесед хандах болтугай гэж хэлж байгаа. Ойлгож байна. Тэгвэл Моаб үндэстэй хүн Эйл Элохим Йохова бурхныг мэдхгүй бол хесед гэдэг үгийг ойлгохгүй. Би хөдөө нэг айлд нэг ахынд сууж байсан чинь данхтай цайч үлөө айрагч үлөө унгаацсан байхгүй. Гэхдээ нэг юм данг гэх нэг амар ундаг ш. Гэрт байгаа бүх хүн цочсон байхгүй. Хөө хай базар маань ингээд нөгөө хүмүүс чи хилдгээ хэлсэн. Би болохоор халелуя гэд босоод ирсэн чинь нэлээд байжсанаа нөгөө гэрээ заах маань. Ой нямко мэдүү сая юу уулгаалтч юу гэхээр халелуя гэсэн. Юу ч анаач гад чи бүр гадаад хэлэн бүр дэндүү орцсон юм юу гэсэн юм гэхээр аврагч Есүс, аврагч эзэн бурхан минь та алдарч болтгоо гэсэн үг гэсэн чинь энэ бүр Есүс дондцсон юм л та. Тэр хүү яагаад надаас асууж байна? Халелуя гэдэг үгийг мэдэхгүй учраас асууж байгаа байхгүй. Харин энд та хоёр надад болон өөд бологсдод маань хесед хандсан шиг бурхан та хоёрт эргээд хесед хандах болтгоо гэж хэлсэн чинь Орпарууд хоёр юу гэнэ ээж нөгөө хөдөөний ах шиг хесед меседийг юу наач юу гэсэн үг гэж байна уу? Шууд хүлээж авч байна. Мөн хесед гэдэг үгийг ойлгохгүй хүн хадам ээж Наоми доо хесед хандаж чадах уу? Бурхны инрэл хайр уучлал нэгүслээр хандаж чадах уу? Чадахгүй шүү дээ. Имануэль гэдэг үгийг ойлгохгүй хүн бурхан бол тэр оддын дунд тэнгэр дээр завлаа сууж байдаг нэг халзаа үгэн байгаа л гэж боддог. Харин Имануэль гэдэг үг бол бурхан бүх цагт миний дотор бөгөөд миний шивнэх гунгийн дуугтж чих тавин сонсож идэг. Имануэль бурхан гэдгийг мэддэг хүн бусдад бас Имануэль хандахыг хүснэ. Жаргаж явахт нь биш, зовж явах. Ойлгож байна. Яг үн шиг энэ хоёр бурхан, Эйл Элохим, Яве бурхныг огт мэддэггүй байсан бол энэ хоёр Наоми болон өөд бологсдод нь хесед хандаж мэдэхгүй. Гэтэл энэ хоёр нэгдүгээр хесед гэдэг үгийг ойлгож байна. Хоёрдугаар хесед хандаж амьдрсан байна. Тэгэхээр яаж вэ? Нөхрүүдээс, Элимелех хадам ааваасаа, Наоми ээжээсээ бурхан, Эйл Элохим, Яве, Имануэль бурхны тухай мэддэг байсан байгаач. Тэгээд мэдээд ойлгож зогсчихгүй хэрэгжүүлж амьдарч ясныг Наоми гэрчилж хэлж гинөө. Та хоёр надад хесед хандсан. Миний нас барсан хүүхдүүд, үр хүүхэд энэ гэр бүлд та хоёр хесед хандсан. Бурхны инрэл нэгүсэл хайраар хандсан. Тиймээс тэр бурхан та хоёрыг буцаагаад яг ингэж хесед хандах болтугай гэдэг үгийг хэлж өгч, өрөөж өгч. Ойлгож байна. Ингээд нэгдүгээрт нь хоёрдугаарт нь 9 дээр ингэж хэлж байгаа. Эзэн та хоёрыг өөрсдийн чинь нөхрийн гэрт амар тайван байлгаж сойрхох болтугай хэмээн өгүүлээд тэднийг үнссэн, тэд дуугаа өндөрсөн ойлголтов. И үгсв. Юу нөхөр гардаг. Үхчих юм. Махлон Хелион хоёр үхчих юм манайхаа. Та нараас юу ч ойлгохгүй юм. Рефидимт хадтай ярьж байгаа хүмүүс шиг болох гэдэг нэг үү? Та игдэн шүү. Үхчих юм энэ хоёр нөхөр нь. Тэгээ юу нөхрийнхөө гэртгээд байгаа нууц нөхөртэй байсан болов тусдаа өөр гэрт дахиад нэг энэ том ёруулийн дараа Наоми хайртай хесед хайраар хайрладаг өөрийг нь бас
Йоховагийн Хесед хайраар хайрлаж гундалдаг. Ээжийнхээ гэрд гэж хэлэхүйц дотн хайртай хоёр бэрдээ өөрт байгаа сүүлчийн эрхийн дагуу сүүлчийн бэлгээ өгч байгаа. Яг гэвэл тэр нь байр, орон сууц, мөнгө, нэр алдар, албан тушаал, карьер юу ч байхгүй. Тэр ядуу хинч биш. Бэлэвсэн Наоми бурхнаас нүүр бууруулсан, төрсөн нутгаа хайсан, өөр бурхтыг бараадсан, итгэлээсээ ухарсан, түүнийхээ дагуу хатуу шийтгэл авсан Наоми түүнд ганцхан хоёр бэрдээ өгч чадах хамгийн нандин зөвхөн энэ дэлхий дээр ганцхан Наомид л байж болох байгаа цорын ганц бэлэг байгаа. Тэр хоёрыг чөлөөлөв. Ойлгож байна. Нөхрийнхөө гэрт аз жаргалтай амьдрах болтугай гэдэг нь тэр хоёрыг миний хоёр охин над шиг зовлон бүүзээс. Та хоёр шин нөхөртэй суугаад үр хүүхэдтэй болон аз жаргалтай амьдр. Гэхдээ энд нэг асуудал бий. Еврейн хатуу ёс жаяг бий. Юу вэ гэвэл ах дүү хоёрын ах нь нас барсан бол ахынхаа эхнэрийг дүү авдаг. Гойл эрхэн тэнд байна. Дүү нас барсан бол дүүгийнх нь хүүхэд нь авдаг. Удмыг залгуулахын тулд энэ хатуу ёс заншлаас бэрүүд болон хүрэгдүүдийг бэлэвсэн бэрүүд ганцаар үлдсэн хань ижлээ алдсан хүрэгдүүдийг чөлөөлөх цорын ганц эрхэн дэд хууль Левит номон дээр хадам ээж хадам аав хоёр тал байдаг. Өөрсдийг нь төрсөн аав ээж байхгүй шүү. Уучлаарай. Хадам ээж хадам аав хоёр тал байгаа. Өөр хүн зүгээр чи өөр хүнтэй суу гэд лам байна уу, фарисей байна уу, пастор байна уу, нямка байна уу ингэж хэллээгээд бурхан хизээж хүлэн зөвшөөрөхгүй завхаар л гэж авдаг байсан бол зөвхөн хадам аав юм уу хадам ээж нь бэлэвчсэн үлдсэн бэрээ үгүй бол ганцаар үлдсэн хүргэнээ өөр хүнтэй суухыг зөвшөөрсөн бол бурхан сонссон даруйда энэ бол гин биш гэж хүлээж авна гэдгийг тахилчин хууль нь маш тодорхой хэлсэн байна. Тэгвэл энийг тахилч хэлж болохгүй. Тахилч чи зүгээрээ тэртээ дэгүү нөхөр чинь нас барсан үгэл хань ижил чинь нас барсан чи өөр хүнтэй суу. Би тахилчтэй бурхны үнштэй гэж хэлвэл бурхан сонсохгүй гэсэн байхгүй. Миний нүд харахгүй, миний чих сонсохгүй. Ганцхан хадам. Тэгвэл Наомид юу ч байхгүй. Энэ Наомид хоёр бэрдээ өгч чадах цорын ганц юм хайр зүрх сэтгэл мөн энэ эрхэл байсан байна. Тийм учраас Наоми нөхрүүдийнхээ гэрт аз жаргалтай амьдрах гэсэн нь Рутыг Орпаг эрх чөлөөтэй болгож чөлөөлж өгч байгаа. Товчхондоо ээж нь та хоёрт гомдохгүй. Надад байгаа цорын ганц эрх би та хоёрыг одоо уйдсан ингээд барьж исэн бол би танилаа. Та хоёрыг өөр хүнтэй суувал би гомдохгүй. Би хүүгийн төлөө харамсахгүй. Та хоёрыг харин ч өөр хүнтэй суугаад аз жаргалтай сайхан амьдрах юм бол ээж нь хараад илүү бурханд Хесед хандсанд нь талархах болно. Тийм болохоор чөлөөлж. Ойлгож байна. Энэ бол Наоми хэмээх хадам ээж хайртай хоёр бэрдээ өгч буй хамгийн нандин цорын ганц бэлгэн байсан байна. Ийм учраас ийм сэтгэлээр өөрсөнд нь хандж байгаа хадам ихээ хараад энэ хоёр ойлгохгүй гэж юу. Одоо Наоми харь газар явсан ч Бэтлехэм хүртэл удаан аялал ядаж хоёр бэртэйгээ ханинда очоод ядаж нэгээр нь аяга угаалгаад нэгээр нь хувцас угаалгаад ядаж ингээд нэг бай гэж бодохгүй гэж юу. Наоми ээж нь ганцаараа яваа гэж. Энэ лайд би ихлүүлсэн. Би хүүхэд ханижлээ алдсан. Одоо энэ загалмайг та хоёр надаас болж хамт үрж над шиг зовох хэрэггүй. Хувь хувийн амьдралаа хөө ээж нь чөлөөлөе. Ирэх чөлөө өглөө. Харин ээж нь ганцаараа үлээ идлээ Бэтлехемд очиж гуйлагчны амьдралаар амьдрий. Энэ бол миний л үүрэх зовлон болохоос та хоёрын зовлон биш гэж хэлж байна. Ийм сэтгэл зүрх гаргаж байгаа ээжигээ харж байгаа энэ хоёр яг ойрлолтод тэрж ойлгохгүй гэж юу? Ашгүй нэг чөлөөсөн мэт найдвартай байж яваа нөгөө батагаа очиж иргүүл хүнтэй суучих байгаа гэд гараад гүйцэн. Ойлж байгаа. Ээжээ та дэндүү хий бит хоёрын төлөө зориулаад. Ингээд энэс цаашаа тэр хоёр Наомитэй нөгөө Хеседийн тухай яриа гарч байгаа. Бид заавал таны ард түмэн рүү явна. Яагаад? Та дэндүү өөрийгөө золиослж чинь гэдгийг хэлж штэ тийм үү? Наоми гимээ бүрэн хүлээн зөвшөөрж байгааг хэлж байгаа. Бид нэр тантай хамт буцмаар. Харин Наоми буцхтун охид минь та нар яагаад надтай явах гээд? 12 дээр буцхтун охид минь та нар явцгаах тун. Нөхөд гарахад би дэндүүх шүү.
3 удаа буцах түн гэж ятгаж байгаа. Орпа Рут хоёрыг. Библиэлд нэг үг 3 удаа давтагдвал юу гэж ойлгох ёстой вэ? Энгийн жишээ. Онц чухал, тийм биз? Яг эцсийн хязгаар, тийм биз? Тэгвэл 3 удаа давтаад Наоми 2 бирээ яв гэж байгаа. 3 удаа давтсан гэдэг нь Наоми 100% зүрхэндээ шийтгсэн байсан гэсэн үг. Ерөөсөө л энэ хоёр охин амьдралаа бодох ёстой. Надаас бол зовох ёсгүй гэж шийтгсэн байсан гэсэн үг. Гэтэл нөгөө хоёр яасан? Орпа үнсээд баг бэрэн нутаг буцдаг. Тэнгүүд номлогч нар ингэж ярьдаг. Орпа бол өстой нэрээ өөдгөө өстой нэрээ шилэн хүзүү нэгнийх нь нутганд хүртэл үүл шиг замхардаг, үүл гэсэн утгатай нэртэй эдэр гэж ярьдаг. Уучлаарай үгүй. Та нар боддоор бодоод үзтээ. Хинч бишийн амьдралаар амьдрах сайхан юм. Хамгаалах хань ижил байхгүй. Хамгаалах үр хүүхэд байхгүй. Удам залгах үр хүүхэд байхгүй. Тэгээ залуухан. Ядаж хамгаалах хадам аав байхгүй. Хамгаалах хадам ах байхгүй. Тэгээд хадам ээж нь өөрөө бэлэвсэн. 3-3 бэлэвсэн эмэгтэй амтэн шиг юужлүүрээс унсан тариа түүж идэнэ. Гуйлагчингийн амьдралаар амьдрна. Тэгээ харгаацсан. Нэг ч очиж үзээгүй. Ганц ч удаа уулзаж үзээгүй. Дээр нь тэдэр өөрсдийнх нь үндэстэн мовчуудад дургуун үндэстний дунд очиж амьдрна. Хав харанхуй эмэгтэй хүний хувьд амьдралд нь ирээдүй байна. Ийм үед Орпа болио би буцъя. Ээж танд дараа болохоо болиё гэсэн шийдвэр гаргасан нь увайгүй муу явдал биш. Энэ бол энэ хүний эрх байхгүй. Та ч би ч магадгүй Орпаг муулж номлож ярьж байгаа тэр пастор ч аминдаа тулвал ийм шийдвэр гаргахыг үгүйсэхгүй байхгүй. Хүн бол хүн. Тиймээс Орпа шийдвэр гаргасан. Нөгөө төгөр та бурхны мастер планыг хар. Бэтлехемд 2 бовааз байгаа гэж үү? 2 бовааз байхгүй шүү. Нэг л байна. Тэрийг бурхан Рүтэд төлөвсөн. Тэгэхээр Орпагийн хувьд хамгийн зөв шийдвэр юу вэ? Далдаас харалдаа. Нутаг буцсан дээр байхгүй. Энэ хүн амьдрах хэрэгтэй. Ядаж ирэх болох хэрэгтэй шүү дээ. Тиймээс бид нар хэн нэгний гаргаж байгаа шийдвэрийг хараад тэр хүний амьдралаар амьдарч үзээгүй байж шүүж буруутгах гэдэг бол увайгүй үйлдэл. Энэ Христ итгэл ёс зүй биш. Ойлгож байна. Ингээд манай хоёр явж байгаа. Одоо Наомигийн бас нэг чухал үг гарна. Ингэж хэлж байгаа. Хүүхдүүд том болж өсөлт та нар хүлээх үү? Тэр болтол та нар бусдын эхнэр болохоос татгалзан тусдаа байх уу? Үгүй ээ охид минь. Яагаад гэвэл энэ нь та нараас илүү надад гашуун байна. Учир нь эзний бутар миний эсрэг байсан юм аа гэж хэлж байгаа. За одоо юу гэж хэлж байна? Наоми юу хүлээн зөвшөөрсөн бэ? Эзний бутар миний эсрэг байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Хин гэмээр хүлээн зөвшөөрнө. Түүнд уучлал зөвшөөрөгдөнө. Хин гэмээ улаан уучлал гуйж гимшин түүнд аврал зөвшөөрөгдөнө. Ойлгож байна. Одоо Наоми юуг ойлгосон? Хайж явсан нь буруу байж. Бурхан надад зэмлэл өгж өсвөлэн хэмээх зэмлэл өгсөн бол тэр зэмлэлийг намжтал би гимшээд чимээгүй байгаа байранда хүлээх ёстой байж. Гэтэл би Моаб руу өөр бурхад руу явснаас болоод энэ нь миний амьдрал шийтгэл болсон юм байна. Тиймээс тэр надад шийтгэл өгсөн хатуу хандсан гэж хэлж байгаа нь тийм ээ эзэн таны зүв. Хабакугийн хэлснээр та өгдөг буцааж авдаг. Хашаанд модон жимсэхгүй инжирийн мод жимсэхгүй, тариан талбай ургацгүй, хашаанд маань мал хураг байхгүй ч би таныг магтах болно. Би зөвхөн та надад сайн сайхныг өгдөг учраас биш. Би бүх газар таныг магтах болно гэж хэлж байгаа. Энэ бол Иммануэль бурхан Моабд ч ажиллаа хийсэн гэдгийг Наоми ойлгож байна. Уул нь бол тэр үеийн шашны үзэл судлаар Иммануэль Элохим бурхан Моабд ажиллаж болох уу? Моабд ч Моабын бурхан л ажиллах ёстой. Эдомд Эдом, Амонд Амон, Хитэд Хит, Месопотамд Месопотам, Халдын өөрийн бурхад байх ёстой гэж бодтол манай бурхан ямар бурхан? Яг Яаковд анх удаа өөрийгөө хамлахдаа чиний хаа явсан газар би чамтай хамт байх болно гэж хэлсэн нь тухайн үеийн шашинлаг үзэлтнүүдийн хувьд шоконд ормоор үг байхгүй. Энийг уншсан олон хитчүүд, перизчүүд шоконд орж байгаа. Энэ Израилийн бурхан чинь ямар гэчийн бурхан юм бэ? Бүх газарт хамт байна.
нутгаасаа зүхтагаад Палестинаар дайраад Падамарамд ирсэн. Падамарамаас Бетелд ирсэн. Бетел бурхантай уулзаад цаашаа Лабанид очсон. Бүх замын турш нэвт бурхан Яаковтай хамт байна гэж. Би бүх газар. Энэ бол Имануэль бурхан Моавд ажилласан гэдгийг Наоми гэрчилж байгаа байхгүй хоёр бэрдээ. Миний айл Элохим бурхан бол зүгээр л нэг газар нутаг сахиад суудаг бурхан биш. Бид нар энийг сайн ойлгоно шүү дээ. Бид нар олзлог догсод санаж байна. Олзлог догсод. Тэр өмнө нь буддист байсан, энэ сайхан ламбугаа сууж юм. Тийм шаманизм бөө байсан хүмүүс байгаа шүү дээ. Тэнд юу гэдэг вүлээ? Зүгээр л очиод хүүхдийн биеийн дээр үлд гараад байна гэж. Ойрд гол ус руу явсан уу гинэ. Зундаа ядаж ганц удаа гол руу явдаггүй хүн байд юм уу? Явсан л гэж таарна шүү дээ. Явсаа. Тэгвэл чи болдгоо газар шээцсэн байна. Бүтэн өдөржингөө давсгаа хагалт гол дээр зүгээр шээхгүй суудаг хүн байд юм уу? Тэндээ очиод хаадаг бай. Яг тентхийн л ус уулчих. Тентхийнх нь энд бол ирч чадахгүй тэр. Энэ жалга гүйдэлдэг гэсэн. Тэр жалганд юу ч хийж сууж нэг сахиус нэг савдаг те. Нэг арай ч үгэж өгөрж ургаад баг хугарж унахын ядж байгаа хөөхөн өрөвдөлтөй нэг юм хайлаас модны юун хажуу газар ургадаг нь хайлаас модны эмхтэй үнтэй зүүрлж мөрлөдөг нэг ганц модыг энэ удган мод. Наа чи сахиустай мод гэл. Яаж вэ? Нэг жалга, дов, сондуул, голын эрэг бараадсан баахан савдгууд тэр хүн тэндээ байгааз. Харин Имануэль бурхан ямар юм? Бүх газар доош. Айл Элохим бол бүх газар. Өөрийн бүтээлүүд дунд оршин. Түүнийг жалга дов сондуул удган мод хязгаарлахгүй. Юу ч хязгаарлахгүй. Одоо бүр хүн төрлөختний гин нүгэл үхэлж хязгаарлахаас өнгөрсөн. Есүс ялсан. Тийм бурхныг Имануэль гэж бодож байна. Би нэг буруу юм хийж. Гандан манаа гэж түрээд ирдэг. Гэ том жанраас алхаад ороод ирдэг. Гүш. Янз бүрийн удган мод манай гэрийн шалан дээр урагчдаг. Намайг уучлах гад. Гүш. Бүх бурхад юугаараа Айл Элохимаас өөр гэвэл бүх бурхтад зовлонт хүмүүс заавал зорж очиж мөрөгдөг. Зорж очиж өргөл хандаг өгдөг. Би гайхдаг. Яагаад нэг ширхэг лам, нэг ширхэг бөөн тэр улс төрчдийг эрэхт нь чи улсын мөнгө, ард иргэдийн мөнгө луурдж хээл ахуул авч идэхэ болчооч ээ. Тэгвэл надад амьдрч сайжна гэд шууд хэлчих чаддаг юм бол аргалыг. Ахихныг өгвөл бүр сайн аргалж санаж. Ахынч. Айл Элохим яадаг гэж би тань үннийг тэр бусад ямар ч бурхадтай зүүрлэхгүйгээр өөрийнхөө хүүхдүүдийг харинч ямар ч бурхадтай зүүрлэхээргүй хамгийн их зэмлж шийддэг. Хамгийн их зэмлдэг. Яагаад гэвэл амьд хайр учраас, хамгийн хайртай учраас, хайртай хүүхдээ хамгийн их зэмлдэг аав нь учраас энийг хэлж өгч байгаа. Дээр нь Наомид юу хэлж байна? Та хоёр надад хэсэд хандсан гэж байна. Бурхны хайраар хандсан гэж байна. Эндээс Наоми бас өөрийн буруу хүлээн зөвшөөрөө зогсохгүй юуг хүлээн зөвшөөрч байна? Юуг? Далд байгаа, далдаас ажилласан бурхныг, Моавд байхад нь түүнийг түшиж тулж исэн бурхныг Наоми анзаараад олоо харчиж байгаа. Ямар үедээ? Хүчгүй хэмч байх үедээ. Яаж? Надад миний бэрүүд хэсэд буюу бурхны инрэл хайр уучлалаар хандаж байна гэдгийг Наоми харахтаа эзэн надад Орпа Рут хоёроор дамжуулж хайртай гэдгийг түшиж тулж байгаа гэдгийг хэлээд исэн байна гэдгийг ойлгож байна. Тийм үү? Би заримдаа мөнхийн үг бол одоо энэ хүүхдүүдэд савааддаг байхгүй юу? Буруу юм саваадна. Уйлал өрөөндөө яваад байна. Тэгээ аав хүн саваатчаал яашлаа янзын авлаа шүүгээд баярлдаг уу? Дагаал хямрна. Тэгээ араас нь орох гэхэл за би буруу юм хийхээр нь саваатцсан юм чинь би араас нь орчхоор зүв болчих чинь нөгөө хүүхдийн үлдэл. Буруугаар нь ойлгохын тулд аав яах юм? Ирээд уучлахгүй итгэл гүрийн нүслээ том өрөөндөө сууг эргүүлээ. Үдсэж байгаа юм байхгүй. Зүгээр л ингэ хайрцанд ороод ингэ бодоол. Арай хэтрүүлж юм уу хүүгээ хөхөрчүүг байгаа, гайгүй байгаа. За яах лээ. Тэгээ нянгааг ороод ирэхээр яадаг гэж би нянгаа гэж ханаа. Сайн мөнхийг загнаад оруулсан. Миний нэг ороод хардаа. За чи тайвширч үү. Тэгээ бүр болохгүй хон би бүр аргаа надад юу гэж бодож. Миний ороод аавс уучлахгүй гэж илчиж тэгвэл харин хүүгээ тэрчмэр байх. Яаж вэ? Зэмлсэн ч
Нянгааг явуулж байгаа. Яг энэ Наоми энийг олоод харсан байхгүй юу? Зинлээд хүнд шийтгэл нөхөр сүдрүүд нь нас барсан хүнд шийтгэл өгсөн ч Бурхан би Нянгааг хүүхд рүүгээ явуулж байгаа шиг Бурхан Рут Орпо хоёрыг хань болгоод тавьчихж байгаа байхгүй юу? Тэгээ тэр хоёр Бурханы хайр хэсэдээр Наомид хандсан энэ хүрсэн байна гэдгийг Наоми одоо ойлгож байгаа. Миний Бурхан Моабд ч ажилласан байна. Миний хоёр бэр чинь надад Бурханаас өгсөн далд хайр байсан байна гэдгийг ойлгож байгаа. Гимшиг зинлэл хүнийг синхруулж, ухааруулж, мэрэгэн ухаан руу эзэн рүү ойртуулж байгааг таалж харж байна. Тийм учраас Хесед гэдэг үгийг ашиглаж байгаа. Үнэн дээр Рут Орпа хоёр бол Бурханы нууц хайр. Наомиг ганцаардахгүй. Охин маань хитрхийг зэмлэлчтэй, хитрхийг саваадчлаа, унчгүй, гашуун нулимсыг арч ядаж Орпа Рут хоёр байгаад нь Бурхан явуулж өгч байгаа. Энийг Наоми ойлгож авч байсан. Ойлгож байна. Ярил олон юм байгаа л да. Гэхдээ хэдүүлээ өндөрлөх тийш аа. Бид нар Библиэс Наомигийн хэлж байгаа олон үгнээс хэд хэдэн зүйлийг олж харж байна. 21 дээр би дүүрэн гарч явсан боловч эзэн намайг хоосон буцааж авч байна. Нэгэнт эзэн миний эсрэг гэрчилж төгс хүчт нэгэн надад муугар хандсан тул та нар юунд намайг Наоми гэж дуудвэ? Намайг Мара гэж дуудаж байна. Мара. Дахиад тэр юу хүлээн зөвшөөрч байна? Нутагтайсэн. Тэр итгэл найдвар дүүрэн Бэтлехемээс хань ижил сайхан хоёр хүүтэйгээ баяр хөөртэй гараа явсан чинь одоо яаж вэ? Хов хоосон буцаж ирж байгаа. Тэгээ хүмүүс хараад Наомиг хараад эн чинь Наоми мөн үү гэж Бэтлехем даяар шуугилдцгаалаа гэж байгаа. Яагаад шуугилдж байгаа? Яагаад тийм алдартай Наоми байсан юм? Тийм нэр нөлөөтэй олонний танил од Наоми байсан юм уу? Үгүй. Тэр үед ийм шийтгэл зэмлэлийн үед нутгаа охиод Бурханаас нүүр буруулаад явдаг хүн цөөн бараг байхгүй шахуу байсан учраас гайхаж байгаа. Наоми иргэд ирчих. Тэгээ зүгээр ирэхгүй нөхөр нь байхгүй. Хоёр хүн байхгүй. Яасан? Гурлаа нас болцсон. Энэ хин Моаб эмэгтэй. Юу юм? Миний бэр. Бэлэвсэн Моаб эмэгтэй. Рут. Тимээс шуугилдаж. Хүмүүс муу юмд их шуугилдах дуртай шүү. Наа чи ингэж явсан. Зарим нь шоолж байгаа, зарим нь гоочилж байгаа, зарим нь доромжилж байгаа. Наоми ард дэрэгдээс наанд найзуудаасаа ичхүүрийг үүрж байгаа. Тэгсэн ч тэр юу хүлээн зөвшөөрсөн гэвэл эзэн надад энийг үүрэхээр өгсөн юм бол тэр надад ийм уугаар хандах нь шудраг учраас би энийг хүлээн зөвшөөрнө. Намайг Наоми биш Мара гэж дууд гэдэг нь Бурханд өөрт нь ингэж хандсан гомдолж гоншгоноод байгаа биш. Харин өөрийнхөө ийм байдалд орсон нь эзэн та шудраг гэж хүлээн зөвшөөрж байгаа тэр байдлыг хэлж байгаа. Намайг Мара гэж. Би ингэж пастор болохгүй гэд 2-3 жил зүхтаж ирсэн үе байдаг тийм. Пака хандураад нямка надад нэг өдөр аха би пастор болъё гэсэн гээд ингэ яриад исэн байхгүй. Би та нарын нүдэн дээр хэлсэнтэй аха та яагаад худлаа яриад. Намайг өмнөх пастор чинь зодох шахсан. Би улаан үд явмаар чи юу юм уу юм. Энэ сүмээ авмаа гэд намайг бааханд оромжилсан. Ирүүл согтуу олон удаа намайг түлхсэн. Та бас намайг пастор болчих зөндөө ярьсан. Би 2 жил үгүй гэж зүгтаасан. Сүүлдээ нянгаа намайг ятгсан. Сүүлдээ зарим пасторууд зүүдэлсэн. Тэр том пасторууд зүүдлээд манад ирээд нянга бит хоёр би 3 удаа дараалал зүүдлээ. Чи яг одоо энэ дуудлагыг авах ёстой гэсэн. Ингээд та дараа нь сүнжин гараандад шүнжэнгөө уйлаад залбирахад чинь би таныг өрөвдөд заахаа. Би болъё доо л гэж хэлсэн. Хизээ би пастор болъё гэж гараа өргөсөн гэсэн чинь нэрээ тийч манай пакахаас сонир хүнтэй. Гэхдээ та боддоо. Тэрнээс өмнө 15, 16, 17 жил 20 жилийн өмнө миний хийсэн алдаагаар өнөөдөр олон пасторууд, олон хүмүүс намайг гойчилж доромжилж байна. Заримдаа энэ бүх үйлчлэлийг орхиод зүгээр хаяад тайван явчмаар ийм үе надад цөөн биш нэрээ шүү. Хилийн цаа, хилийн наа,
төв алгасаад намайг ярьж байдаг хүмүүс байдаг. Харин би Наомигаас энийг сурсан байхгүй. Тийм ээ, үнэн. Арх, тамхи, хүчирхийлэл, зодон цохон, буруу юм хийж унш. Юу вэ нөө? Үнэн. Яг үншиг энэ хүмүүсийг шуугалтад Наомигийн хэлж байгаа үгийг та сайн бод. Тийм ээ, үнэн. Тиймээс намайг Мара гэж. Энэ нэр надад яг зохино. Намайг пастор байх боломжгүй гаж номлогч стомост ярьдаг. Тийм ээ, үнэн. Би пастор гэх хэрэггүй. Намайг хүсвэл та нар Мараач гэж дуудаж болно. Нохоо гахаа ямар ч нэрээр дуудаж болно. Үнэн юм чи. Үнэн юм чи. Энэ бол Бурхан биднээс хүсдэг итгэл муу юм байна гэдгийг би Наомигаас авсан. Ингээ бодоод ихэлсэн чинь надад дахиад өндөх, дахиад эхлэх боломж. Бурхан надад жоохон ч гэсэн боломж өгсөн байна гэдгийг ухаарсан цагаас би нэг ч удаа, ганц ч удаа дахин би энэ сүмийг үйлчлээ өгье гэж хэлээгүй та нар мэднэ. Гэхдээ би мундаг Бурхан миний талд гэж бодоод хэлээд байгаа юм биш. Би өөрийнхөө Мара, шорвог, ганцаардсан гашуун нэгэн гэдгийг хүлээн зөвшөөрч чөлөөлөгдсөн. Тийм ээ. Би пастор гэдэг зогсохгүй. Би номлогч гэдэг зогсохгүй. Тийм ээ. Би Мара. Гагцгүй Бурхан байгаа болохоор би энэ зогсож. Наоми яг ингэж хүлээн зөвшөөрсөн учраас яг одоо Бурхан түүний амьдрал Рутыг дамжуулаад ажиллаа хийж эхлэхээр бэлтэж. Рут номон дээр, бусад номон дээр харуул Бурхан дандаа ил гарч ирдэг тийм үү? Шүүгчд номон дээр Бурхан гарч ирдэг. Тоолсон номон дээр өөрийн оршихуй дээр, өөрийн сүм дээр цог жахлан гэрлээр бууж ирдэг. Өөрийн үгийг хэлдэг. Харин Рут ном бусад номноос юугаараа өөр гэж нэг ч удаа Бурхан гардаггүй. 4 бүлгийн турш. Гэхдээ далдаас дандаа Бурхан ажиллаж байдаг. Шүүгчдийн үед үлсгэлөө өгч байна. Бэтлехемийг Лихемгүй болгож байна. Буцаагаад Бэтлехемд Лихем өгч байна. Наомигийн Мара гэдэг нэрийг хараад охиноо өрөвдөж байна. Энэ нэрийг хүлээн зөвшөөрж дороотож билевсэрсэн охиноо өрөвдөөд хайртай охин Рутээр нь дахиад түүний амьдралыг сэргээж эргүүлэн баяр баясгалан болгохоор Бурхан бас шийдэж байна. Дандаа Бурхан талтаас ажиллаж байна. Энэгээр Рут ном бидний амьдрал Бурхан нэг мундаг онцгой гэрэл гэгээ дуу хоолой тагтаа шуумын тэнгэрээс бууж ирээд байдаггүй ч бүгдийг God is in control. Бүгдийг Бурхан удирдах байгаа. Бүхний ард тэр мэдж байгаа, харж байгаа, бас сонсож байгаа. Бид нэрийг ойлгосон гэж хүсэж байна. Рут ном. Палестины газар нутагт 10 хураах үеэр 5-6 сар байхгүй бид нэрийг хар. Харин Моабын нутгаас эрэхтэй Наоми өөрийн бэр Моаб эмэгтэй Руттэй хамт ирсэн эргэж ирэв. Тэд 10 хурааж эхлэх үеэр Бэтлехемд иржээ. 10 хаана хураадаг? Модон дээр урагд юм. Хаана урагд? Газар тэр чи юу гэж хэлдэг? 10 урагдах газрыг юу гэж хэлдэг? Тарин талбай. Энэ ишлэлээр дуусч байгаа нэгдүгээр ургацсан үе. Үлсгэлэн дууссан. Наомигийн амьдрал Бурхан шинэ ажил хийх гэж байна. Энэ гимшлээс нь болж хийх гэж байна гэдгийг бичгч маань мессеж өгч байгаа. Бити гунхраа намка, бити гунхраа манайха одоо өөр юм болно. Тэр нь хаана болох вэ гэвэл ургац сураах үеэр гэхээр талбай дээр, тарин талбай дээр эх 7 хоногоос ямар нэг юм болох гээд байна гэсэн. Бид нарыг бэлдэж өгч байгаа байхгүй дараагийн үг. Харин одоо бол бид нар Наомигийн энэ гашуун шорвог гэмшлийг ойлгож өгч байна. Рут ном бол ийм чухал. Бидний дотоод ертөнцид, бидний амьдралд далдаас ажилдаг Бурхан гэдгийг хэлж байна. Зөвхөн энэ зааланд, энэ сүмд биш. Таны гэр орон, ажил төрөл, тань тохиолдож байгаа сайн, муу, өлсгөлэн, ургац суух үе, баяр төөртэй үе, Мара шиг шорвог үе бүх үед Бурхан контролдож байна. Тэр бүгдийг далдаас удирдах байгаа. Бүх бүтээлийнхээ дотор байх Иммануэл, Эл Элохим, агуу Бурхан хэмээн Рут ном биднэрт зааж тунхаглаж өгч байна. Амен.
Тиймээс бүгдээрээ бүх цагт түүнд талархах сэтгэлтэй амьдарцгаая. Амен. Хамтдаа залбирх уу хэлээ. Хэдүүлээ хамт залбирая. Энэ Наомигийн амьдрал тохиолж байгаа энэ зүйлс гэхээсээ илүү Наомигийн энэ гашуун гимшиж үзүүлэхийг та надад өгч. Магадгүй энэ дунд ер нь Наомигоос илүү яг миний сүнсээр мэдэрч байгаа нь Маранууд л их байна. Та нарт өөр өөрсдийн гэсэн өөрчлөлөө зовлон бий. Өөр өөрсдийн гэсэн өөрчлөлөө загалмай бий. Тэгвэл би танд хэцүү ч гэсэн би танд яг өөрийнхөө итгэлийг зааж өгье. Зүгээр л над шиг хүлээн зөвшөөрч тийм байгаа би Мара. Би хотоохондоо Наоми биш. Би Мара. Цүлд ээжтэйгээ алхаж байгаа бэлэвсэн битээш. Би шорууг, би зогстой биш. Тиймээс би Мара гэдэг нэрнээс дахиж ичихгүй, дахиж нуухчгүй. Та намайг олж хараач гэв. Бүгдээрээ зүгээр л чанга ярихгүй, албуу зүгээр л чимээгүй. Тэр загалмайхаа эзэн тийш үргэлээ. Элохим, Эммануэл бурхан бидний дунд таны шинэ гунигийн дууч гэсэн сонсож байна. Тэр яг одоо сонсож байна. Би баталгаатай байлээ. Тэр яг одоо чиг тавьж байгаа. Таны зүрхэнд шинэ хүгийг тэр анхааралтай хинээс ч илүү анхааралтай. Энэ дэлхийн хинч ойлгож сонсохоос илүү анхааралтай сонсож байна. Тэр эзэн